урлагийн зөвлөлийн хувьд бол бас кино урлагийн салбарт та хоёртойгоо ингэж хамтарч ажиллахдаа бас хамт олон маш их баяртай байсан. Тэгээ бүгдээрэнд нь энэ сайхан номны нээлт болж байгаа өдрийн баярын мэнд хүргэе. Тэгээд номоо авчаад бити цааш нь хийгээрээ авч бас судлаарай. Маш үнэтэй ийм гоё их сурвалжуудыг та нар энэ номноос олж авч одоо унших боломжтой шүү. Цэцгийн эгчтэй жигжиг зүр ахта бид нар одоо ингэж ярьдаг одоо албаны үгээр бол эрхэм мөндөд найруулагч, эрхэм мөндөд судаач та хоёртаа аж аргал эрүүлийн удаан наслахыг хүсье. Баянгийн төвчөн суулгах гэж бид нэлээд удсан юм. Их олон талаас олон источникуудыг тайсан, хүнээс материал гойсон юм тэгээд ингээд яг одоо ийм бодоход нэлээд цагаан энэ одоо юу гэх юм эрэл хайгуул гэж хэлсэн бид тийм ээ. Хийм ажил зориулсан удаасан юм чинь. Тэгээ хоёрыг нэг цагт даяад би нэг юм бөөнд нь базаад ингээд судлаачтай чанар хүчтэй залуу үеийнхэн нэг юм өргөе гэж бодож явсан байна гэж бүтэж байгаа. Миний дэмжсэн бүх хүмүүс урлагийн байгууллагууд бүгдээрэнд шинжлэхүйн талаар хэлийг маш их баярлалаа. Түүнээс миний зохиосон юм энэ гэж байна. Энэ хүний толгойд байсан юм жоохон ухах гэж хоёулаа нэрвтэн за тэмэлэн болсон. Тийм. Тэгээд хамгийн гол энэ юу гэхлээр зэрэг би ягаад энэ зүгээр намайг бол зүгээр ойр зургууд мэдэх байхаа. Гэхдээ бол би бол бас өөрийгөө танилцуулчих гэж бодож байна. Дандаа жигцрүүгийн эхнэр гэдгээр чинь нэлээд олон ч явсан. Тэгээд хамгийн зүгээр онроо ирэхэд гавыг хэлэх байхаа. Энэ одоо манай даваасан багч мэдэх байхаа. Жигцрүүг доктор хамгаалдаг эхнээс нөгөө театрын үгээр орлуулсан энэ гавыг багч тэгээдсэн. За цэцгэгч таал ирсэн гэдэг байна. Би ямар юм хийж идэв таал ирнэ гэдэг. Яг өөдөөс араас болсон долуурсан багч захирал байсан. Тэгээ байсан жигцэн ч юм уу танилцуулаад өнгөдөл баах надаар юм хэлж аваад тэгжсэн чинь тэгсэн чинь Батуй багш маань босоод ирсэн чинь ийм байхгүй журам зохиол биш гэж шүүмжсэн чинь энэ хүн гараа авчихваа. Тэгээ би ч одоо яг тэгээ суужсэн чинь хайр гавыг болсон. За энэ бол одоо цэцгийн эгчд одоо энэ хүний хань мань тэгтэр нь биний шал хөдлөөд босохгүй. Биш би хамтрагч юу яриад байгаа юм гээд. Тэгээд гавыг багш одоо энэ манай долуурсын багш бол одоо докторын хамгаалалт хамгийн сүүл цэг таслын хүртлээ хийж өгөөд энэ хүний доктор болгосон долуурсын багштай баярлаа. Даваас хүмүүстээ баярлаа. Эрдэмтэн хүний юм гэдэг чинь ондоо байдаг юм нөө. Тэгээд тэрнээс хойш яг 2000 онд бол 2005 онд эхний 1-р батг ирэхэд бол гол мөрөд би тэр бол бас сэтэл гарч ирж байгаа юм чинь Сэргээш гээд кино гараад ардын эрч киноны чинь нөгөө одоо дайр базардах энэ төр гэдэг чинь одоо хүний сонсоод надад бол айгүй хэцүү байгаа. Тэгээд жигэд энэ харин тийм гээд энэ дуурахгүй тэгэхээр зэрэг би оюуны өмчийн газар доо очиод хийсэн. Энэ яагаад ингэж байна одоо энэ оюуны өмчийн энэ чинь 50 жилч байлаа гэдэгсэн энэ хүний одоо жигж дугаан юу энэ тэгээд би өөр тайлбарсан чинь тэгээд оюуны өмчийн газар хүмүүс та тийм их нөхрийнхөөгөө 26 кино тэр үед 26 хамгийн олон уран сайхны кино хийсэн юм. Тэрийн янз гэсэн. Тэгэхээр л нөгөө 26 кинон дээр аагаас нь эхлээл тэгээд яваад тэрний ард чи яах юм? Тэгээд аа гэдэг ихлээс жаалтал зохиолч найруулагч байна. Тэгээд зураглаач хөгжмөн сүлжэглээс тав. Тэгээд болдор өмжигч ингээд идэрч газар жигсүнтэй ажиллахгүй байгаа байхгүй юу? Тэгээд нэг юм 5 цэнхэр юм бариад явна эрдэнэ тэгээд инээд гисэн. Тэгээд хамгийн сүүлд готуугааг бол зүгээр жишээ авах готуугаа одоо цэвэрмагийн готуу дүнстэй болдог юм. Тэрний хаяг юм ерөөс олдохгүй архив. Тэгээд очсон чинь ардын дөвж гэж энэ дээр байсан. Нэмэлээ зэтиштэй байгаа. Тэгээд тэнцэнээс нэлийн архив юм уу. Тийм учраас их судалгаа хийхэд бол янз бүрийн их судалгах юм да. Тэгээд сонин дээрээс болох дээр яг жигээ төвч бас нэлээ хэрэндээ л одоо жигээ чинь одоо энэ хүн чинь ном хийхэд бол жигээ юм судалаад тэгээд нэг логнуудыг тавьчихдаг байсан байхгүй. Тэгээд би бас соёл урлагийн хүрээлэн гэдэг бас баярлалаа гэж хэлсэн. 2 жилийн өмнө одоо соёл урлагийн хүрээлэн гэдэг тайлбарлаад нэг жигээ төдөөгүй дагуулад ирсэн тэгээд би яг бас ажил хийгээд яваад байсан. Намайг зөвлөөрөд цогж яваад байсан. Тэгээд яг эдгээр бол их сайхан яг энэ ресторанаар одоо би тайлбарлаад өгдөг тэгж хэлсэн.
Тэгээ би жоохон тэрэн дээр бас жоохон годонгүй хандсан. Телевизийн би танаа нэг телевизийн тайлбар дээр гарсан гэсэн бид нэг үзье гэсэн чинь миний сэтгэлд өндөө хүрээгүй. Гэхдээ энэ кино гэдэг чинь юм биш ээ. Манай кино гэдэг чинь шал ондоо гэх. Тэгээд ерөөсөө энэ дээр яг тийч одоо баримтлал баримтын чинь тэг хий юу гэх тэгээд явсан л та. Тэгээд ерөнхийдөө бол энийг хийхэд бол би хөвдөө хүрээлэн дээр бол суухад бол нэрээ ганцаараа бол дийл хэрэг болоод байсан. Тэгээ одоо бүр кино урлагийн зөвлөл очсон, аюул хүрээлэн очсон. Тэгээд оюутнууд надад олдгоо эдгээр чинь төгсөө явцсан юм чинь. Гэвэн тэгэд урлагийн зөвлөлийн утассан чинь оюун дээр гэж үгүй их чинь танахны манлайлал гэж бодгор байдаг гэсэн. Ихчтэй нэг 3-4 хүүхэд болоод өгсөн. Эдгээрээс дор нь юу зардал өгсөн чинь 5 ах байсан. Тэгээд тэр дотроос надад 3 хүүхэд бол өстой бүтэн 4 сар тэр юу тоосон дунд ажиллаж тэр сонин бол. Тэгээд энэ хэд ч нэг юм аа бичтэй цэцгэгч энэ хин гэдэг хүн юм бэ? Энэ чинь хин гэдэг ямар кино юм бэ гэдэг ерөөсөө энэ хэд ч ерөөсөө мэдэхгүй. Тэгэхээр зэрэг ерөөсөө нөгөө зурагтай хий гэж бодохгүй юу? Тэгээ зурагтай хийж энэ нөгөө юунд ч үзэхгүй энэ хүмүүс ч мэдэхгүй мэ. Тэгээд ерөөсөө яг тэгээд юм яаж мэдхгүйгээр тэгсэн чинь том ч ном болох шиг одоо яах вэ? Одоо энэ их үнэтэй болох гэдэг. Тэгээ энэ дотор бас нэг хэлэхэд бол одоо манай Үржингийн Хүрлбаатар мундаг доктор байна. Энэ хүн бол хэлсэн чинь өөрийнхөө юмыг маш гоё Улаанбаатар сонин бол мундаг. Дараа нь манай Баатар хүн байна. Бас манай кинонууд баясан. Бас их архивтай. Иргэл цэгэмен бас нөгөө одоо хин инх мартын тэд нар бол бас мундаг байна. Тэгээд ямар сандаа сүүлд нөгөө хүмүүс намтар хэлжсэн чинь Бадан орлооцсон би өстө энэ номыг дууссаны дараа зөвхөн гог судална гэдэг. Тэгээд зарим одоо сэтгүүлчтэй гэдэг янз бас нөгөө асуусан сансан тиймэрхүү юм байх юм аа. Үгүй цэцгэгч энэ үнэн үү гэдэг. Болохгүй гэдэг. Зарим хүнээрээ бас тэгээд бас хүмүүс ч үлдсэн чинь гэж бодоод зарим ч тэгээд мэдэхгүй байгаа. Сүүлдээ ч хоёлаа нөгөө тэгнээ шивэд оруулаад тэгээд явсан. Энэ хүн бол одоо манай кино үйлдвэр одоо би юу одоо нэг түүхэн баримт бүх ном нэг энэ хүн чинь архиваас энэ ч очиодоо 30 Монголтой болготой ихний юм. Тэр бол айгүй юу шүү. Одоо бидний их сурах шүү. Яг тэгээд дараа нь өөрийнхөө хэлийг юу яах вэ гэж суучихгүй. Энэ баяр хөөрхөс. Уучлаарай тэгээд хүм матсан бол тэгээд ингэж хийсэн. Тэгээ өөрөө тэгээд энэ номыг хийхдээ би дандаа он дараалал тавьсан. Он дараалал. Нөгөө юугаар хэрэггүй гэж байна. Тэгээд одоо Монгол хүүгээл тэгээд Сүхбаатар гээд ингээд 20 юуны гээд ингээд ерөөсөө тэгээ явцсан. Тэгээ энэ дээр бол зүгээр заавал шүүмж бичсэн юмнууд бол тэгээд ерөнхийдөө би шүүмж гэдгийг боол тэгээд тодруулсан л та. Тэгтэл их бага байд юм байна. Социализмын үед бас сайн байна бас. Капитализм руу ороод ирэхээр зүгээр мэдээлэл болоод явчихжээ. Яг тэр болгоны сонин дээр гарсан болгоны байсан л та. Хэлсэн. Энэ чинь ерөөсөө сонин сэтгүүл дээр л гарсан юм шүү. Түүнээс би зохиогоогүй. Тийм учраас би сонин дээр байсан цагаан дээр хараар бичсэн юмыг л бөөгнөөс гэж ойлгоорой та нар. Одоо залуу хүмүүс бас юу гэж ойлгож байгаа юм тий. Тэгээ богино хэмжээний кино, одоо энэ кино богино хэмжээний кино бас орон. За энэ яг хоо шивтэй. За тэгээ дараа нь кино наадам. Дараа тэгээ бас энэ кино бүтээлийн шүүмд нийтлэх дотор Монгол уран бүтээлчид орсон гадаад кино. Одоо эхлээд Чингис хаангийн BBC-ийн оригинал тоглосноос эхлээд ямар жүжигчд, ямар уран бүтээлчдэр Марко Поло гэх нэлээд хэдэн кинонууд байгаа. Тэгээд манай анхны кино тэд нар бол орсон. Эхний нөгөө кино наадмын ч ерөөс бүртгэл кино өвдөж байхгүй байна. Би одоо төмөлзөд дараагаас басаас байхгүй л гэж байгаа. Тэгээд би нөгөө хаяа нэг юм дээр яг 2 дугаар бот дээр би нөгөө дотоодын уралдаанд орсон юмнуудыг бичсэн. Гадаад яг бол ерөөсөө байх. Одоо тэгээд тэрийг одоо яа гэм байгаа мэдгүй. Тэгээд жигээр ч гэсэн одоо анхны албаны биш их хүртийн номгийн анхны гран-при тэрийг бол дорцсон сайд бол яг соёл урлагийн сэтгүүл дээр бичсэн байсныг би хайлтарсан. Гэхдээ хин дорцсон бол юу гэхээр энэ номыг бичгээс өмнө одоо юу бичгээс өмнө бичсний дараахан том шагнал авлаа гэсэн нэг л хэлбэр байсан. Тэгэл би заа гэж ойлгосон байхгүй. Тэгээд кино наадамд оролцсон гэх тэгэл нэг өстой нэг өөрөөрөө тэгэл жоохон тэгж байсан. Хоёрдугаар нь дотоодын уралдаан наадам бол ерөнхийдөө бол гайгүй. Тэгсэн мөртлөө 98 оны эхний нөгөө юу вэ? Мөнгөн цом юу вэ? Эхний нэг юу байгаа.
тэрнээс өмнө 90 хэдэн онд бид нар бас нэг шалгаруулад яамаас яадаг гэсэн юм шиг байгаа юм. Шалгаруулдаг. Тэрний бичиг баримтын үндэж бас ирээд олсонгүй. Тэрийг нь бас юм олъё гэж бодоо. Ягаад гэвэл нөгөө Балдан доржин Гамболд тэр өөрийнхөө нөгөө өвлийн шөнө тийм киноны шагналаад 200 сая төгрөгөөр шагнуулж ясна. Сэхч чигээр над хийжээ. Гэхдээ чамд ийм хавцсан байхгүй. Би ямар ч үгчлэн үзүүлжсэн. Гэ тийм учраас байсан юм шиг байлээ. Соёлын амд бол тийм байна. Тэгээд зөвхөн манайхаас ганцхан явсан ерөөсөө Оскартууд ерөөсөө ингэн нулимс л байд юм байна. Ерөөсөө хоёрдугаар шат руу орсон. Түүнээс биш тэгэж тэр хэрвээ хүн очиод байдаг чи твш юм шиг байдаг шүү. Тэрэн дээр бол юутай хийсэн сая бол одоо манай кино урлагийн зөвлөл өөрснөө юу хийлгсэн сая их сургуулийн социологи хүрээлэнгээр юм хийгээд өмнө сая зөвлөгөө болгоод ярьж тий. Тэгэхээр сүүлийн 5 жилд ямар кино наадамд оролцсон тийм судалгаа байхгүй гэж хэлээд. Тэгээ энэ дээр үдээс тэгээ кино юуны манай соёл урлагийн хүрээлэнгийн сая зүүмж хөгжмийн доктор болсон хинтээ цуг би одоо бас энэ дээрээс одоо тэгээ энэ дээр нэмээд энэ залуучууд явах баха. Дараа нь болохоор уран бүтээлчтэй хөрөг ярилцлага. Энэ үстэй 700 биш юм байна. 600 юм. 568 хүн орсон. Тэгээ энэ дээр чинь нэг хүн яг энэ дээр зарим ганц хүний ярилцсан дээр нөгөө юу гэж байж болно л доо нөгөө ганц хүмүүстэй биш зураг хүргэн тэр болгоно тавиагаа тэгээ харцгаанаар гарсан нөгөө одоо. За хууль тогтоолд нийтлэхээр 25 оноос эхлээд 21 онд энэ дээр одоо бүтэн төсөл ихэд ихсэн 21 оноос. Тэгээ соёлын яам хэдэн сарын эднээс гэсэн одоо болтол нөгөө кино урлагийн манай кино үйлдэл 35 оноод тэтэс ямар дундуур нь яасан. Тэгээ тэр хооронд ч нөгөө соёлын яам нөгөө кино үйлдвэрийн чинь тухай тэгэл одоо хүн болгоны бичсэн нөгөө сайтай муутай бүгдээрээ л орчдөг. За ном бүтээл 40 оноос эхлээд нөгөө хацсан юм ингээд анхны нөгөө киноноос эхлээд ерөөсөө нөгөө зохиолууд нь яагаад 26 36 гэдэг чинь тэр номноос эхлээд ерөөсөө одоо ном бүтээл. Тэгээ тэрний хаалтад бол их сурвалж гэж байгаа. Их сурвалж нь би одоо хаанаас авсан ямар номноос ямар сонин сэтгүүлээс авсан хамгийн сүүлд цахим орчин гэж тэгэл дуусч байгаа да. Тийм их үнэтэй. Тэгээ их сурвалж. За ингээд жагсаалт би өнөр ямарваа нэг юу ажил одоо ингээд жигээр тойрч юм аа гэхэд эхлээд хамгийн түрүү жагсаалтаа гаргадаг байхгүй юу? Одоо төлөвлөгөө чухал юм да. Тэгээ энэ жагсаалттай болох тэрсэн зэрэг би одоогоор 1936 оноос хойш бас нөгөө социализм капитализмаараа 2021 зуунаа хийсэн. Гэхдээ он дараалал. Ягаад гэвэл 36-аас 99 он 2000-аас эхлээд хойшоо явчихж байгаа. Тэгээ 99 он хүртэл одоо юуны хальсаар хийсэн кино. Одоо бас тэгээд хийж бол хальсаар хийсэн гэдэг нэг гаргасан юм. Монгол кино үйлдвэрийг бид нэг гаргаад. Тэгээ нэг видеогоор анх одоо манайхан чих хөгжүүлсэн л даа хөрхөө. Тэгээ тэр үеийн нэг жагсаалтууд байгаа бас. Студ продакшнуудын бүтээсэн 92 оноос одоо 99 он. Тэгэл дараа нь одоо 2 дугаар бат ороод ирэхээр чинь зэрэг яалтчгүй 2000 оноос 2015 он гээд тэгээ сая 15 оноос одоо ингээд 24 он хүртэл 360 хэдэн юм бүтээсэн байна манайх. Би тэгэхээр 70 жилийн 2005 онд 70 жилийн юу хийхдээ 298 киноны жагсаалт гаргаж ирсэн шүү дээ. Жил 300 гараад 300 гаруй кино хийгээд идэх юм байна. Тэгээ дээр нь одоо нэмэгдээд контентын юу кино контентын жагсаалт бас гарсан. Тэрийг бол манай Аззай найруулагч Аззай гаргаж өгсөн. Тэр бол газрууд дээр наваач. Тэгээд одоо хүртэл. Тэгээд одоо ч одоо ялгахгүй бол болохоо болчиход байна. Кино контент кино хоёр чинь нэг болчиход болохоо боллоо одоо. Одоо жишээлбэл сая гажууд тийм ээ хэдийн одоо ертөнцийн арал одоо манай хин сайхан кинонууд чинь бүгд дэлгэцтэй гарахгүйгээр шууд IPTV руу орчиж байна. Тэгэхээр чи зэрэг тэрэн дээр чинь шүүм контент гэхгүй одоо тэгээд дараагийн судлаач энэ хүүхдүүд бол өөрсдөө яг болчихвол гэж бодож байна. Ганцхан нөх хүмүүс хөрөг ярилцсан дээр би жоохон харцгаа болгосон шүү. Одоо бас мөнгө бүтээч үү, гүйч үү их том болчих дээр зэрэг би өмнө А4-оор А5 энэний талаар хийх гэдэг дизайн энэ бүтээч бүр дизайнаа хийх гэсэн. Өө тэгсэн чи ийм зузаан болчихно. Тэгэхээр энэ чинь хүний өвөрт явахгүй ширээн дээр явах юм учраас дахиад А4 ийм том болгосон байхгүй юу. Тэгжээж энэ хүмүүс чинь үзэхлүүд гэсэн бодолтой байна. За тэгээ за баярлалаа. Эцэгч бол нэлээд дээрээс ирсэн юм аа. Тэгээд чадан ятан бас өөрийнхөө
хувь нэмрийг оруулах гэж хичээсэн. Тэгээс редакторуудын том өгүүлнэх зохимж муутай миний хувьд. Гэхдээ энэ номыг харж байхад бол би өөрөө бас кино, телевиз, медиа урлагийн сургууль багшилдаг хүн. Тэгээд оюутнуудад залуу кино судлаж байгаа, диплом ажиллаа бичиж байгаа, кинотой амьдралаа холбож байгаа хүмүүст туйлын хэрэгтэй ном гэж би бол харж олзуурхаж баярлаж байгаа. Альва бүтээлийн тухай, бүтээлчийн тухай манай оюутнууд төгсөлтийн ажил бие даалтаа хийхдээ багшаа их сурвалж хаанаас олох вэ? Материал хаана байгаа болоо гэж их асуудаг. Одоо энэ бэлээхэн гарын авлага ийм сайхан бүтээл нэлээ. Оюутнууд энэ номыг хараад энэ дотроос өөрсдөө хэрэгтэй мэдээллүүдээ хаана, ямар хэвлэл, хэдэн онд, ямар бүтээлийн тухай, бүтээлчийн тухай гарч ирснийг юм болоод мэдчих. Үнэхээр олзуурах штэ юм сайхан аялагч мэдээллийн сан цэцгэрэгч маань бүтээсэн байна. Баяр хүргэе танд, халуун баяр хүргэе. Номын цагаан буян бидний хэлбэр. Тэгээд тооёртой цаашдаа бас олон дахин мэдээлэл сайтай залуу үедээ хэрэгтэй Монголын кино сонирхдаг бүх хүмүүс хэрэгтэй бүтээлүүдийг дахин илүү их бүтээгээрэй гэж хүсэн өрөө. Энэ сайхан одоо Монголын соёл урлаг судлалд тэр дундаа кино судлалд бүр усаагаар мэд хэрэгцээтэй байгаа. Хараахан судлаачаа бүрэн дүүрэн одоо олж чадаагүй байсан энэ нүр их одоо хөдөлмөрийн талбарт үнэхээр чинхүү сэтгэл зүрхээ гаргаж ингэж манай жил суран багш цэцгэгч хоёр маань ажиллаж ийм сайхан бүтээл туурууллаа тийм ээ. Үнэхээр өнөөдөр Монголд болвол кино судлал болвол үнэхээр судлаач хийснээ хүлээж байгаа. Монголын кино үйлдвэрлэл, кино урлаг болвол өөрийнхөө зам ёсоор олон улсын жишгээр унахтаа унаад босготоо босоод хөгжиж байгаа. Гэхдээ киноны уран бүтээлчдийг бэлтгэх, ялангуяа киноны мэрэгшсэн судлаачдыг бэлтгэх энэ ажил бол харьцангуй одоо бидний хүснээс болов хоцронгуй явж байгаа. Нэг талаасаа. Нөгөө талаасаа яг өнөөдөртөө Монголын киноны түүхийг яг амьд гэрч болж одоо живая энциклопеди гэж ярьдаг. Хаанаас нь ч асуусан ямар ч одоо төгдрөлгүйгээр үнэн баттай бодтой ийм мэдээллийг өгөх чадвартай ийм цөөхөн хүмүүсийн нэг бол үнэхээр найруулагч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, урлаг судлалын ухааны доктор Жигс Сүрэн багш маань за тэгээд түүний үнэхээр одоо хажууд нь өмг түшиг болж явдаг энэ Монголын кино судлал бол үн цэнтэй ийм хүн болвол цэцгээ урлаг судлаач маань байгаа. Тэгээд цэцгээгчтэй үнэхээр халуунаас халуун баяр хүргэе бүгдээрээ. Тэгэхээр Жигс Сүрэн бүтээсэн бүх ном, Жигс Сүрэн хамгаалсан докторийн диссертац сая өөрөө ярьсан цэцгээгч. Тэгээ өнөөдрийн энэ ном бүтэх энэ бүх ажил бол цэцгээгчийн маань үнэхээр халуун зүрх сэтгэлээр асар их нүр их хөдөлмөрөөр бүтдэг. Тэгээ үнэхээр ганцаардаад хажууд нь түшиг тулгуур болох хар ажилд нь тусалцаад өгөх тэр одоо шороотой архивыг ухалцаад өгөх тийм их хөдөлмөрч туслахууд бол дандаа дутаж явсан. Бид нар олон жил үнэхээр яг энэ дээр нь туслах хүнийг бол сургуулиуд дотрооч хайгаад олж чадахгүй л байсан. Тэгээд Жигс Сүрэн багшийн араас олон ийм кино судлаач эрдэмтэд төрөөсэй гэж бодож байна. Нэгдүгээр, хоёрдугаарт бол энэ номны цаана энэ ном дотор бичигдээгүй олон сайхан үнэтэй мэдээлэл цэцгээгч бол өөрөө оюун санаандаа Жигс Сүрэн багш хоёр тээж яваа. Тэгэхээр би зүгээр ингэж бодож сая зүгээр ингээд бодоод энэ их үнцэнтэй хөдөлмөрийн ард дахиад ингээд цаана ингээд өөрт нь яг амьд оюун санаанд нь хадгалагдаад байгаа тэр архивыг бас бичүүлмээр цэцгээгчээр Жигс Сүрэн багшийн зөвлөгөөнөөр тийм учраас би цэцгээгчийг та одоо дараагийн 3 дахь ботоо бол өөрөө яг бичгтээ яг одоо бүтээлээр доктор хамгаалуулдаг тийм журам бол Монголын одоо энэ доктор хамгаалах журам байдаг шүү дээ. Тийм болохоор зэрэг тэр магистрийнхаа байна уу, докторийнхаа байна уу ажлыг өөрөөр хэлбэл өөрийнхөө энэ хөдөлмөрийг чулуу болох юм боломж бас байгаа шүү дээ. Тэн дээр нь бол бид нар туслаад өгөхөд бэлэн байгаа гэдгийг танд бас цэцгээгчд албан ёсоор одоо уурж урайж хэлж байна. Танд тийм боломж бий. Бас таныг дэмжих юм хамт олон сургуулиуд бас байгаа. Соёл урлагийн сургуульд ч урлаг судлалын соёл судлалын докторийн хөтөлбөр байгаа. СЭД-ийг сургуульд ч соёл судлалын урлаг судлалын докторийн хөтөлбөр байгаа. Тэрэн дээр одоо яг энэ ажлыг хариуцаад сууж байгаа юм профессор багшийн хоёр ийм боломж танд бас байна шүү гэдгийг би хэлэх гэсэн.
Тэгээд энэ ажил дээр ажилласан энэ залуучуудыг бас одоо магистрийнхаа ажлыг энэ бүтээлээрээ бас хийж болно шүү дээ. Дараагийнх нь ажил туслуулаад тэгээд цаана бас амжаагүй одоо архив бас үлдсэн байх гэж би бодож байна. Тэн дээр ажиллах одоо судлаач соёл урлаг судлалын хүрээлэнд лав кино судлаар буян нэмэх ингээд ажиллаж байгаа. Тэгээд соёл урлагийн их сургуульд ч урлаг судлалын залуучууд байгаа. Манай СИТ-ийн сургуульд ч байгаа. Гэхдээ энэ лөө ханцуу шанлаа зориглоод авах хүмүүс нэг цөөн байгаа. Тэгэхээр энэ залуучуудыг энэ лөө ингээд бас уриалаад ороод ажиллаач ухаад байх юм бол маш их алттай уурхай байна шүү кино судлал гэдгийг энд хэлмээр байна. Тэгээд дахин баяр хүргэе та хоёртоо. Дараагийн одоо кино судлалаар магистр докторийнхаа ажлыг хийхэд баялаг их архив байгааг ингээд ухаад зам жим мөрийг гаргаад ирсэн та нартай халуун баяр хүргэе. Баярлалаа. Жигсрэн багш маань, цэцгэгч маань урт наслаараа удаан жаргаарай. 100 насл 6-даа таяг тодлаарай гэж өрөөж байна. Баяр хүргэе. Цэцгээдээ бас баяр хүргэе. Дахин баяр хүргэе. За тэгээд энэ хүний одоо юу одоо цаашдын өөрийнх нь ингээ хүсэл зориг одоо бүх энэ сэтгэл санаа юмнууд ингээд баг амьдралаа ингээ кино урлагт ингээ зориулсан. За мэдээч жигээ одоо манай жигсрэн энэ хоёр бол хоёулаа байна шүү дээ тийм ээ кино урлагийн төлөө төрсөн юм шиг одоо амьдрчээдэгт нь одоо байна шүү дээ тийм ээ. Тэгээд би бол их одоо баяртай байдаг юм аа. За тэгээд энэ анх ингээд цэцгээ уцтаа тэгээд би нэг юм хийх гэсэн нэтрэгээд ингээд ярихад бол энэ санаа нь болно шүү дээ тийм ээ маш их таалагдаад яг битээр ингээд хоёр чуулцаад ингээд санаа санд манд тэгээд энэ юм уугаа намныхоо нэрийн талаар ингэж ярьж байгаад тэгээд яасан тэгээд хамгийн гол одоо миний сэтгэлийг их татсан юм нь юу байсан бэ гэхээр өнөөдөр бол ерөөсөө шүү дээ өвөгдөлд суурилсан одоо судлал тийм ээ өвөгдөлд суурилсан одоо шүүмж судлал гэдэг юу болоо шүү дээ тийм ээ бүр гадаадд болоо шүү дээ бүр энэ би олчихсон. Тэгээд тэр одоо хамгийн анхны юу бол одоо ингээд Сингапурын судлаачид манай Солонгосын судлаачид энэ төр бол театр яг кинон дээр биш үү тийм ээ ийм өгдөлд суурилсан одоо ийм судалгаанууд хийгээд эхэлсэн. Яаж одоо энийг цааш нь хөгжүүлэх вэ гэдг нь бол их тодорхой болсон. За тэгэхээр энэний одоо баг биш үү тийм ээ суурийн биш үү тийм ээ энэ намаараа одоо ингээд би тавьчлаа гэж ингэж бодож байгаа. За хоёр дахь нэг юм нь болохоор зэрэг юу вэ гэхээр энэ бол өөрөө биш тийм ээ ерөөсөө цаашдаа биш тийм ээ судалгааны маш одоо тийм хэрэглэгдэхгүй өөрөө болно. Маш олон хүнийг цаашгаа биш тийм ээ судалгаанд хөтлөнө. Тэгэхээр энэ үндсэн одоо энэ судалгааных нь их сурвалжууд байна гэдэг чинь цаашгаа биш тийм ээ бас олон хүнийг биш тийм ээ энэ рүү ингээд татах юм боломж энэ замыг бол бас нээчихэж байгаа. За гурав дахь нэг онцгой хэлмээр юм нь юу вэ гэхээр зэрэг энийг ингээ хараад яг манайд бол биш тийм ээ кино театрын тухай бол фильм мэдээлэл ингээ зөндөл ингээ бичдэг. Бичижсэн ч гэсэн манайд ерөнхийдөө одоо соёлын сэтгүүл зүй одоо cultural journalism гэх соёлын сэтгүүл зүй за тэрний нэг бүр саршгүй хэсэг болсон. Яг энэ урлагийн сэтгүүл зүйн одоо яг энэ тухайн яг энэ хөгжлөнүүд бол шүү дээ тийм ээ бус орнтой харьцуулахад бол бас жоохон учир тутагтай байгаа. Тэгэхээр энэ урлагийн сэтгүүл зүйг одоо цаашид ингээ хөгжүүлэхэд бол энэ одоо бас их тийм үндсэн одоо гол материал ийм зүйл болно. За мэдээч хэрэг би одоо энэ бүлтэйгээ хараад Баатар нумаа энэ төр хараад одоо бид нар чинь ингээд бас л ингээд урлагийн би одоо телевизэд ингээд одоогийн хэлээр бол урлагийн сэтгүүлч ба тийм. За тэгээд ингээ хараад бид нар бол тэр үед одоо болж исэн бүхэл одоо урлагийн юунуудыг зөвхөн мэдээлэх биш те одоо тэр олон нэвтрүүлэг хийж исэн. За тэгэхээр өөр нэг санаанууд байна шүү дээ тийм ээ. Ерөөсөө одоо манай бид нар бол шүү дээ тийм ээ зөвхөн телевизийн одоо драмын одоо бүтээлүүдийн биш шүү дээ тийм ээ юу анх 69 онд яснаас хойших ба шүү дээ тийм ээ 99 оныг дуустах судалгаа бол бид нар хийцэн байгаа. Хэдэн бүтээл гаргасан яасан тийм. За тэрийг бол хийцэн байгаа. 99 оноос хойш судлагдсан юм бол одоо бараг байхгүй тий. Яг ийм том баримт яг ийм товчон бол байхгүй.
За нэгдүгээрт нь за хоёрт нь шүү дээ тийм ээ. Тухайн үеийн уран бүтээлчийн хөрөг одоо телеуулзалттай уран бүтээлчийн хөрөг гэдэг ийм нэвтрүүлгүүдээр байна шүү дээ тийм ээ. Бид нар байнга шүү дээ тийм ээ. Юунуудаа өөрсдийнхөө одоо кино найруулагч одоо телевизийн театрын найруулагчтай жүжигчтэй юм гэж байнга ингээ оруулдаг маш олон юу байсан баха. Тэрийг биш үү тийм ээ одоо манай энэ залуу судлаачлаа сонирхож байгаа хүмүүс бол бас энийг биш үү тийм ээ эргээд бас судлах юм бол биш үү тийм ээ. Телевиз өөрөө энэ урлагийн сэтгүүл зүй одоо энэ соёлын сэтгүүл зүй гэдгийг одоо бий болгоход бас ямар одоо хувь нэмэр оруулсан бэ гэдгийг бол бас зүгээр харамсалтайнуудад биш үү тийм ээ. Телевизэд бол нөгөө тэр үед нөгөө хайс юу ч ингээ маш их үнэтэй байдаг байсан учраас биш үү тийм ээ. Нэг нэвтрүүлгийг биш тийм ээ бараг нэг давтаад ингээд арчимчдаг тэр нь айгүй харамсалтай. Гэхдээ манай зодоо ажиллаж байгаа кино фондын дотор бол одоо бас юу байгаа. Одоо жишээ нь манай телевизээр айгүй баг гарч ирсэн хүн ч одоо цэндийн дамжин сурангаа байгаа шүү дээ. Тэгээд тэрийг нэг олоод өгчүүл дамжин сурангааг би нэг ярилцлага авч шүү дээ. Киногоор ингээд ярилцлагыг ингээд авч ирсэн. Тэр одоо байх хэрэгтэй дөө. Тэрийг ингээ олох юм бол биш бас ингээ түүхч юу их болно. За тэгэхээр энэ соёл эрдэнэ нэвтрүүлэгч өөрөө биш тийм ээ ийм бас уран бүтээлийн юутай байсан. Будантай уран бүтээлчтэй. Тэгэхээр бид нар киноны тухай, театрын тухай одоо телеуулзалт гэдэг ийм хэлэлцүүлэг бид нар бас хийдэг байсан. За одоо жишээлбэл нэг шим кино гарлаа. Араас нь бид нар тэр киног одоо энэ арт кино театрт үзүүлж байгаад тэгээд араас нь одоо ингээ хэлэлцүүлэг хийдэг тийм байсан. Тэгэхээр 90 жилийн ойч бараг эхэлчлээ шүү гэж дотор бодож байгаа. Юугаар эхэлсэн бэ гэхээр судалгааны номоор эхэлсэн учраас энэ ой тэмдэглэсэн, кино нээсэн, одон гардуулсан, баяр хүргэсэн тийм үйл явдал, тундах тулгсан үйл явдлаар биш судалгаагаар номоор эхэлж байгаа нэг бас зөв алхам руугаа орж байгаа зүйл юм болов уу гэж бодож байгаа шүү дээ. Энэ дурлагын зөвлөл тусалсан нэг сайхан байна. Энээс цаашаа болоод өшөө олон сайхан үйл явдал болно гэдэгт бол эргэлзэхгүй байгаа. Тэгээд энд хүрэлцэж ирсэн одоо та бүхний дундаас Монгол кино үйлдвэр гэж ярихад жигжит сурангааг баруун хүрээнээс хишигтгойг зүүн хүрээнээс бачлуугааг хэлж болж байна. Энэ улсууд бол энэ Монгол кино урлагийг өнөөдрийг хүртэл хөгжиж жинхэнэ олон тулгуур байсны гол тулгууруудын нэг бодит ирчүүд бол энд байна. Тэгээд та бүхэндээ бас ихийн ёсолё. Залуучууд тэмэхгүй мэдэхгүй байж болно. Бачлуугаа бол Монгол кино үйлдвэрийн шинэ барилгыг эхлүүлсэн, ерөнхий инженерээр байсан, маш олон сайхан үйл явдлын гэрч болж исэн, өөрөө оролцож исэн хамгийн ахмад. Тэгээд сувдаа гэж. За ингээд Монгол кино үйлдвэрийн тулгуур багнууд энэ дотор байна шүү. Залуучуудаа хараад аваарэ. За 1995 онд Увс аймагт явж байгаа цурлага хийжсэн чинь Увс аймгийн өмнө ой сумын дотор байранд орсон заал пиг дүүрэн хүүхдүүд кино үзэж байна. Тэр үед Тэжин уу гэдэг Содонгосын кино гарахад ингээд би зориу тоолж үзсэн чинь 90 гаруй хүүхэд кино үзэж байна. Тэгээд биеийн тамирын хичээлээ сар ороогүй багштайгаа ярьж байгаад энэ киног үзнэ гэдэг. Тэгээд тэр үеэс их болж одоо Монголын залуу ирээдүйн үе маань 5-10 жилийн дараа ерөөсөө солонгосоор амьсгалсан, солонгос бодолтой солонгосоор амьсгалсан ийм үе өсөж байгаа юм байна гэж би тэр үед өөрөө ирэхгүй бод. Энэ бол 95 он. Дараа нь кино шүүмжлэгчид кино уран бүтээлийн тухай хурал болж байхад нэг нь соёлын төргөнд бас болж ирсэн л да. Манайхан чинь Америкийн кино жүжигчдийн, кино найруулагчдын хинэн хүнтэй суусан, өглөөнийхөө цайндаа юу уусан хэдэн арьсан мэрийн гутал өмсдөг. Тэгээд тэр нь эр хүүстэй юу, эм хүүстэй гэдгийг бүр төрсөн ээж аваасаа илүү мэдэх тийм үе би төрчжээ. Одоо тэгэхээр Монгол улс маань ер нь хаашаа явж гинэ гэдэг чинь бүр лавшуурж бодохоос өөр аргагүй болсон да. 1951 онд ардын хувьсгалын 40 жилийн зориулж зөвлөлтийн баримтат киноны төвөстүүдээс энд ирж нэг өнгөт баримтат кино хийсэн бол хэрвээ тэр кинон дээр Чойлын Чимэлгой би Монгол хүн гэдэг шүлгээ уншиж байгаагаар дүр зураг авахуулаагүй байсан бол бид нар одоо яаж харах вэ тэрийг? Их мэтлэнгийн жишээ дөрвөл маш их юм байна л да. За энэгээр би цаашаа давхуулаад юу хэлж ийн гэвэл саяхан энэ
2025 оны төсөв хилцэхэд соёлын яамны сайдын өргөн барьсан тэр 18.5 тэрбум төгрөгийн ваучерын тухай асуудал нэлээд олон түмнийг талцуулсан. Тэгээд бас эдгүүслийг төрүүлсэн гайхшруулсан үйл явдал болж та. Уг зорилго нь яг соён гэгэрүүлэх утгатай гэж ярьж байхад би бол яаж нэмэхээр байсан бэ гэхээр Монголын кино урлагийн 90 жилийн өв болж байгаа юм бол Монгол киноны сурталчилгаа хэрэгтэй жил болж байгаа юм бол үндэсний төв архивын байгаа Монголын нийт баримтат кино бол 1100 орчим байгаа ш. 1100. Энийг яагаад олон түмний хүртэл болгож бид нэр чадахгүй байна вэ гэхээр энэ бол тарифтай. Нөгөө жижиг телевизүүд маань хэдэн залуучуудынхаа цалин хөлсийг тавьж чадахгүй өдөржин шүнжин элжиг мал шиг гэж хөөж яваад зарим нь төмс тавьдаг байх, зарим нь одоо юу тавьдгийг мэдгүй тэгээд аргацаагаад явдаг. Тэгээ нөгөө нэг ТЖУ-гийн чинь дараагийн ангиуд солонгос кинонуудыг тавиад, хуучилсан кинонууд тавиад, заримдаа ад үзэгдээ, заримдаа магтуулаад ингэ бид социализмыг бүтээн байгуулсан улс маань өнгөрчжээ нэлээдэн дэш хамт тэр цаг үед амьдарч хөдөлмөрлөж тэрийг бүтээлж ийсэн бид өнөө цагийн тэр нийгмийг үзэн ядагсдад яагаад нулимуулах болов? Яагаад тэгэхээр хэрвээ үнэхээр тэр баримтат кинонууд 1100 баримтат киног гаргадаг аль нэг телевизийн програмгүй болчиход байгаа үзүүлэх юмгүй ур чадвар муутай үлбэр муу нэвтрүүлэгдэх оронд тэрийг гаргах юм бол өнгөрсөн нийгэмд чинь өвөө чинь эмээ чинь монголчууд юу хийж яаж амьдарч явсныг гаргадаг бас тийм сувг байж болмоор юм санагдав. Баримт киноны сувг. Тэр мөнгнөөсөө тийшээ өгөх юм бол телевизийн сувгуудаар байнга ингэж харуулах юм бид нар тэр социализмын бүтээн байгуулалтыг харахаас илүүтэй өвөө эмээгээ харна шүү дээ наад зах нь. Ээж аавыгаа харна шүү дээ. Хүмүүс яаж амьдарч байна. Тийм гайхалтай бүтээлүүдийг хийсэн ахмадууд ч одоо Зандрааг байгаа ярмаар байна. Авир мэд байгаа ярмаар байна. Даваа нямгаагаа ярмаар байна. Замдангийн Сүхбаатар ярмаар байна. Монголын кино урлагийг бол хөгжлийн нэлээд шин зам дээр гарчилсан гэх боловч энэ шин зам дээр гарчилсан 30 жилийн хугацаанд зөвхөн уран сайхны кино ирсээргаад уран сайхны найруулагчдын ирсээргаад хэдэн жүжигчтэй тэнгэрт гаргасааргаад ингээд дууслаа. Тэгээд тэр нь кино мөн үү биш үү гэхэд бас асуудалтай. За тэгэхээр одоо энэ шинэ 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ гараанаас эхлээд бас баримт киногоо ярих хэрэгтэй. Кино урлаг гэдэг чинь уран сайхны кино байна, баримт кино байна, кино мэдээнүүд байна, хүүхэлдэйн кино байна, кино концертууд байна, шинжлэх ухаан. Монголын кино урлаг дотор хамгийн анх одоо төрийн шагнал хүртсэн урт насан гоо маань гэхэд одоо байгаль ан амьтны сэдвтэй кино дагнаж хийсэн цорын ганц одоо уран бүтээлч байгаа үстэй. Тэр энэ их өргөн асуудал байх юм да. За ингээд их миний орчих шиг ингээд дараагийн удаа бол том удахгүй би та бүхэндээ дахиж уулзсан гэж бодож байна. Бас энэ жил энэ киноны 90 жилийн ойд зориулаад манай гэр бүлээ санаачлаа. Тэгээд хүү маань тэнд сууж продюсер ажилласан Монголын кино зохиол гэдэг анхны ном гарна шүү. За энэ дээр кино зохиолч Шээгом, кино уран бүтээл. Энд бол яг уг хүний маань хийсэн бүтээсэн уран бүтээлийн чин дээр бол нэг хүмүүс маргалдаад байхгүй байх байлгүй да. Ямар ч байсан тэр ТЖУ өн гэдэг киног үзсний дараа би юу бодож явсан бэ гэхээр энэ Монгол киноны ярихтаа дандаа найруулагч уран сайхны кино ярих. Энэний цаатаад оператор байна, зураач байна, баримтат кино байна, хүүхэлдэйн кино байна. Ер нь ярих юмсан гэж бодоод эсвэл учраас би кино зохиолыг аавынхаа бүх кино зохиолыг эмгтээд одоо дараагийн 7 хоногт бараг гарч. Уг нь энэ хоёр чинь нэг өдөр гар үсэх тусам цэцгэгчдээр хамт сууж байгаа тэгэл нэг юм гарч байгаа бах. Тэгэхээр Монголын киноны эхлэл уул нь энд байгаад байхад яг лээрээ кино зохиолын Байбл уу Библи гэдэг ном гарцсан юм бэ. Уг монголчууд чи хайшаа юм бэ. Гаднаас заавал бүх юмыг дөөрөж чадж. Монголчууд өөрөө манай аавлаа киноны дээд сургууль төгсөөгүй. Ямар сургууль төгсөөгүй. Тэр байдлаасаа л өөрөө тэгэл зохиол бичээд яваад гэсэн. Тэрний өмнө хэн багшилсан бэ гэхээр Вангугаа багшилсан, Ойдугаа багшилсан, Чимэдугаа багшилсан. Ийм багш нараас төрж ус хүмүүдсэн учраас тэрний үргэлжил болоод бас кино урлагт бас бүтээл төрсөн байна. Тэгээд жигцэцрэнгуутай хамт амтгайхад кино хийсэн байна. Тэгээд бид чинь өөрсдөө Библиэтэй улсууд шүү дээ. Байбл Монгол өөрсдийнхээ юм байхад харийн имийг ингэж авч хүрээ тэрүүгээрээ ингээд ялтны мод шиг ингэж явна гэдгийг бол энэ 90 жилийн ойн хугацаанд бол залуу үеийнхэнд бол би л таарлсан болгондоо хэлж явал Монгол кино үйлдвэр чинь хэдийгээр
уран бүтээлчдийн нэлээдэн зүйл холбоот улсад мэрэгжил эзэмшсэн гэж байгаа боловч Монгол кино ч өөрөө судлах тухайтай, ярих юмтай, бүтээлтэй, Монголынхаа үндэсний хэв шинж Монгол хүнийг харуулж чадсан ийм бүтээлтэй ард түмэн шүү гэдгийг одоо бас ойлгуулах чид болоосаа гэж би бодож байгаа. Тэгээд жигцэрүүнгаадаа их баярлалаа. Уртудаа насалж өмнө сайн бүхний хүсье. Цэцгэгчтэй баярлалаа. Үүндээ цэцгэгч байгаагүй бол нэг масгүй ард байгаа гэдэг шиг цэцгэгч байгаагүй бол энэ судлах тухайны ажлын зарим нэг хувь нь одоо бас яг маргаантай шүү. Яг л жиг ахад тэгж ном бичээд байх суу зав уран бүтээлч тэр болгон бод жигээ ах байна. Наран жаргал маань би энэ чинь телевизэд чинь баг гэртээ орохгүйгээр морин охоо мэдрэхэл явж исэн. Ард талд заавал нэг хүн байхгүй бол бас болдгүй талаас учраас бас цэцгэгчийн гавьяа энэ дотор үлэмж байгаа шүү. Тэгэхээр би энэ мэрэгжлийн кино урлаг гэдэг талаар би танад нэг өлгөц болгож нэг юм хэлмээр байна. Дипломтой болгон мэрэгжлийн уран бүтээл хийдэг юм уу хийдэг юм уу гэж. Тэгэхээр би бол ерөөсөө урлагийг мэрэгжлийн сонирхогчийн гэж ингэж хоёр англи нь гэж би ингэж одоо өнөөдөр хүртэл гэж өгшөлтөд бодож байгаа юм байхгүй юу? Өөрөө багш мөртлөө. Тэгэхээр сошиалаар ингээд явж байна. Контент уран бүтээл юм уу, иш юм уу гэж ингээд явж лээ. За одоо тэр эссе киноны талаар бичсэн эссе нийтлэлгээд эсвэл мэрэгжлийн шүүмж энэ хоёр хоорондоо ямар ялгаатай юм бэ гэж ингээд явж байна. Тэгэхээр би энэ дээр бол жиг найруулагч цэцгэгч таашд хамгийн түрүүн баяр хүргэх ёстой. Алуу баяр хүргэе таашдаа. Би багшийн сургуулийн кино драмын анги оюутан байхдаа нэг шүүмж уран сайхны киноны шүүмж гээл ингээд гүйж явсан байт. Тэр үедээс яагаад чивлэгдээд байсан хөрхи одоо эргээд харахаар өргөдмөрлөлтөө оюутны сэтгэлээр дүрхээр гитсэн. Зоригтой. Тэгэл тэр гард магна кино хүний сайхан сэтгэл тэр санаж яваарай, тань руу нүүж явна. Ер нь тэгэл тэр үед гарсан 70-аад оны 80-аад оны гарсан кино. Бүгдээр нь би шүүмж бичсэн байт. Яагаад шүүмжгээд нэрлэж гисэн. Тэр өнөөдөр эргээд бодохлоор бид нар бүр нэг ялангуяа би тэр та нарынхаа санаа бодлыг сонсомоор мэрэгжлийн шүүмж гэж юу хэлэх юм бэ? Эссе гэж юу юм бэ? Энэ хоёрыг бид нар ялах байсан байхгүй. Шүүмж бичгийн уран сайхны шүүмж бичгийн тулд уран сайхны том бүтээл хийх юм дайтай тэр судалгаа хийж тэр шүүмжийг бичдэг гэж би өнөөдөр ингэж хэлэх гээд байгаа байхгүй. Би одоо хэдэн жилийн өмнө 14 онд үл 15 онд л би улсын төв номын санд 3 жил суусан. Тэр бүх сонингуудыг бүх сэтгүүлүүдийг эргүүлж Монголын киноны шүүмжүүдийг эмхтгэж тэр мотор дугарлаа гэж нэрээр гэж гаргасан. Тэр энэ бол маш их хэрэг болж байгааг би анзаараад байгаа юм. Соёл урлагийн сургуулийн сургуулийн судлаачдад бол билээхэн эндээс авах материал нэг дор орчихсон байж байгаа. Урд нь хизээ тийм байлаа. Тийм боломж байгаа. Тэр би очилгонгоо онцгойлон би баяр хүрмээр очилгоо санжаагийн багцлуу нөгөө манай анхны музикл кино гэж би өөрийгөө ингээд моён багшийн хийсэн кино. Тэгээд гантмуур багш нөгөө хайд багш ингээд юунаас зүгдээд нөгөө ээжийн тухайд уулж идэг. Очилгонгоо надад хэлж ирсэн. Би оюутан болоод тэр зургийг авчих би хажуудлын бүбэнд нь сууж ирсэн байгаа юм байна. Очилгонгоо надад ярьсан. Ийм амьд түүх очилгонгоо та маш удаанаас бидэнд нөмөр болж яваарай танд ерөөч юм. Атая насууд бир хол гарсан тийм ээ. Нэг хол гараагүй. Би олон зүйл ярих аваад тэр жигээ найруулагчднэр одоо сайхан гэр. Ингээд Бачилгонгоо жигээ найруулагч залуу байх. Тэдгээр 80 холгараа явсан ч гэлээ гэсэн чинь 82 одоо доктор хамгаалсан хүн шүү. Тэгээд долбор сүрэнбэтээр хоёр талаас нь жигээ найруулагч битээс багшлах маягтай. Одоо цэцгэгч жигээ найруулагч багш болсон байж байгаа. Тоглоомгүй шүү. Танд өстой долбор сүрэн захирал хэлж дээ тэр болдог бичвэрээрээ одоо тэр судалгаагаар хамгаалж болдго юм бол тэр магистр тэр мөр нь одоо
болохгүй гэж байна. Дараачийн судалгааныхаа үндэсний хамжилтыг хүсээрөөё. Маш их баярлалаа. Би зүгээр нэг санаа хэлэх гэсэн нэг юм надад их олон жил бодогдож байгаа байхгүй. Энэ кино болж гараагүй зохиолуудыг, кино зохиолуудыг одоо хэвлэж хэрэглэдэггүй. Одоо тийм зохиолуудыг гаргаж хэвлэхгүй их сони юм болно доо гэж би бодоод байдаг байхгүй. Одоо цав ангаа ахын Бямбагийн зэрдүүд бол одоо намайг багахад нэг юун дээр цог сэтгүүл дээр нэг гарсан. За сүүлд нь одоо хүүхдүүд нэг төв зохиолт нь оруулсан. Тийм юу байгаа. За аавын одоо хоёр кино за нэг нь бол бүр надад уншуулж ирсэн ээжээсээ санаа авч бичсэн их гоё тийм хоёр зохиол. Тэгээд аавын киноос сурсны дараахан бид нар юугаас мэдэхгүй суучсан ч нэг баахан зүгээр одоо ташуур юу өрөө хэмнэл жорж ирээд ваагийн бид нар зохиолчтой орооноос юу энэ чиний зохиолчин одоо нэг юуны Өвсангада хамгаалах судлах одоо тийм юм гэдэг хамаг бичих цаасыг аваа явуулсан чинь тэгээд сүүлд нь одоо би зохиолчтой хооронд дээр очиод асуухад байхгүй шүү дээ тийм юм гэдэг байхгүй юу. Хайр юм тэрүүний мэдсэн болвол ёстой өндгөө дарсан дахиад шиг сууж явах миний амтал гэж би одоо бүр нулимсаа гарсан.